За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Материалын эсэргүүцэл хичээлийг сонгон судалж байгаад үнэхээр баяртай байна. За өнөөдрийн бидний сэдэв бол деформацлагдаж буй биеийн тэнцвэрийн талаар ойлголт юм. За энэхүү сэдвийн хүрээнд бид бүхэн хоёр чухал ойлголтыг ойлгох хэрэгтэй. Эхнийх нь деформацлагдаж байгаа бие. Өмнө нь та бүхэн хэрэглээний механик, за магадгүй онлын механик хичээлүүдээр хэв гажидгүй биеийг бол үзэж байсан, хүч хөдөлгөөнийг судалж байсан бол материалын эсэргүүцэл хичээлээр бид хэв гаждаг ийм биеийн талаар тэрний механик шинж чанарыг судлах болно. За хоёрдугаар ойлголт бол биеийн тэнцвэрийн талаар ойлголт. Нэгэсэндээ тухайн механик систем маань хүчний тэнцвэртэй байдалд ингээд оршиж байгаа гэдэг энэ нөхцөлийг өнөөдөр авч үзэх юм байна. За ер нь материалын эсэргүүцлийн ямар ч төсөл тооцоонд механикийн статик тэнцвэрийн ойлголт бол чухал. Иймээс бид бүхэн өнөөдрийн хичээлээр статикийн тулгуур ойлголтуудыг сэргээн санаж дахин суралцах болно. За тэгэхээр бидэнд хэрэг болох эхний ойлголт бол ачаалал юм. Нэгэсэндээ бид хүчний талаар ярина гэсэн үг. Тэгэхээр бид үйлчлэх хүчийг бид гадаад хүч, дотоод хүч гэж хоёр ангилж болно. За энэ дотроос гадаад хүчинд бол бид нар нэгдүгээрт гадаргуугийн хүч буюу surface loading, за хоёрдугаарх нь эзэлхүүний хүч буюу body loading гэдэг хоёр ойлголтыг салгаж ангилж үздэг байна. За гадаргуугийн хүчийг бид төвлөрсөн хүч, эсвэл тархмал ачаалал гэж мөн хоёр ангилна. За төвлөрсөн хүч гэдэг нь энэхүү зурагт харагдаж байгаа шиг 700 ньютон төвлөрсөн хүч үйлчилж байна гэдэг нэг шулуунаар бол дүрсэлсумаар бол дүрсэлсэн байна шүү дээ. Харин тархмал ачаалал бол цаана 200 ньютон метр эрчимтэй тодорхой талбай дээр тархаж байгаа хүчийг хэлнэ. За ингэхлээр төвлөрсөн хүч гэдэг маань юу вэ гэхлээр нэгсэндээ маш бага талбайгаар, за жишээ нь хурууны өндгөөр дарж байгаа хүчийг бол хэлэх нь байна. За тархмал ачаалал гэдэг бол тодорхой эзлэгүүн талбайгаар тухайн гадаргууд дарж байгаа хүчийг бол хэлэх нэ. За хэрвээ та бүхэн энэ зураг дээр харж байгаачлан тархмал ачаалал нь тухайн системийн хавтгай дээр ингэж байрлаж байвал түүнийг тэнцүү үйлчлэгч хүчээр бол сольж төлөөлүүлж болно гэсэн үг юм аа. За жишээ нь нэг ёсондоо 200 ньютон метр эрчимтэй тархмал ачааллыг 400 ньютон төвлөрсөн хүчээр бол солино гэсэн үг юм. За тэгэхээр тархмал ачааллыг төвлөрсөн хүч рүү шилжүүлэхдээ бид хүчний өөрчлөлтийн диаграммын дүрслэгдсэн талбай хэмжээгээр бол дүрсэлдэг. За жишээ нь хэдүүлээ бодоод үзье. За бидэнд бол 200 ньютоныг хуваах нь метр эрчимтэй тархмал ачаалал ойролцоогоор 2 метр урттай ийм гадаргуу дээр үйлчилж байгаа. За үүнийг бид төвлөрсөн хүчээр солихдоо нэгсэндээ энэхүү дүрсийн талбайг олно гэсэн үг. За энэ схемийн маань талбай. За ингэхлээр бид яаж бодох вэ гэхлээр FR гэдэг төвлөрсөн хүч маань 200 ньютон метр эрчмийг, за буюу энэ өндрийг за энэ уртаар үржүүлэх ёстой 2 метр. За ингээд 400 ньютон гэдэг төвлөрсөн хүч бол үйлчлэх нь байна. За энэхүү хүч маань тухайн өөрчлөлтийн диаграммын энэ талбайн хүндийн төв дээр байрлах ёстой. За нэгсэндээ диагоналуудын огтлол дээр энд байрлах нэ. За энд бид нар ойролцоогоор 400 ньютон хэмжээтэй FR хүч маань бол үйлчлэнэ гэж үзэх нь байна. За энэ дээр бид бүхний анхаарах ёстой зүйл бол нэгсэндээ энэхүү хүч маань хүндийн төв дээр үйлчлэнэ, геометрийн төв дээр бол үйлчлэхгүй гэдгийг бол дараагийн тооцоонд анхаарах ёстой юм шүү. За дараагийн хүчний ачааллын ангилал бол эзэлхүүний хүч юм. За эзэлхүүний хүч дотор бид нар магадгүй таталцлын хүч, гравитацийн хүч тийм ээ, инерцийн хүч, цахилгаан соронзон орон гэх мэт энэ хүчнүүдийг бол авч үзэж болох юм. Нэг ёсондоо ямар нэгэн физик контактгүйгээр биеийг эзэлхүүнээр нь тархан үйлчилж байгаа хүчийг бол хэлж байна. За өөрөөр хэлбэл биеийг бүрдүүлж байгаа ийг л жижиг хэсгүүд тус бүрээр дамжин үйлчилж байгаа
хүч юм. За мэдээж бид эзэлхүүний хүчийг төвлөрсөн хүчээр одоо сольж тооцоонд оруулдаг байгаа. За та бүхэн магадгүй сайн мэднэ. За бидэнд ямар нэгэн одоо бий байгаа тохиолдолд энэний одоо таталцлын хүчийг одоо бид биеийн жин гэдгээр илэрхийлээд хүндийн төв дээр үйлчилдэг mg хэмжээтэй таталцлын хүч юм а гэж үзээд тооцоонд оруулдаг шүү дээ. За энэ бол нэгсэндээ эзэлхүүний хүчийг төвлөрсөн хүчээр сольж байгаа ийм одоо ойлголт юм а. За дараагийн бидний ойлгох ёстой ачааллын төрөл бол бэхэлгээний реакцийн хүч юм. Нэгсэндээ холбоосны реакцийн хүч гэж бид бүхэн бас нэрлэдэг. За энэхүү зургаар бол олон төрлийн холбоосны реакцуудыг, холбоосны төрлүүдийг та бүхэнд харуулсан байна. За энэ дотор магадгүй кабель буюу утсан холбоос, өнхрүүлэгт холбоос, тулгуурт эргэвч гэх мэтэр олон төрлийн холбоос бол байж болно. За тухайн холбоос нь биеийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа бол тухайн хязгаарлаж буй чиглэлийн дагуу реакцийн хүч үүснэ. За жишээ нь энэхүү зураг дээр та бүхэн бол харж байна. Нэгсэндээ хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа чиглэл буюу кабелийн дагуу реакцийн хүч үүсэж байна. За доотлын зураг дээр бол та бүхэн мөн одоо хараарай. Нугсан холбоос бол нэгсэндээ X болон Y аль ч тэнглэхийн дагуу хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа учраас Fx, Fy гэсэн хоёр төрлийн реакцийн хүч бол үүсэж байна. За хэрвээ тухайн холбоос нь тухайн биеийн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа тохиолдолд энд хос хүчний момент буюу реакцийн момент үүснэ гэдгийг та бүхэн өмнөх онлайн механик хичээлээр үзсэн байхаа. За бидний дараагийн үзэх сэдэв бол тэнцвэрийн тэгштгэл. Мэдээж бид статик тэнцвэрийн талаар ярьж байгаа учраас тэнцвэрийн тэгштгэлийн талаар ойлгох нь зүйтэй. Тэнцвэрийн тэгштэглийг ярихын тулд бид нэг талаас тухайн одоо бид үйлчилж байгаа хүчнүүдийн тэнцвэрийн асуудлыг нэг ярих юм байна. За нөгөө талаас тухайн бид үйлчилж байгаа моментийн тэнцвэрийн асуудлыг ярих юм байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн биеийг тодорхой шилжилт хийхийг хязгаарлаж байгаа эсвэл шугамн болон мөрийн замаар хурдтгалтай хөдлөх боломжийг хязгаарлаж байгаа хүчнүүд тэнцвэртэй байх талаар ойлголт юм. Нөгөө талаар тухайн биеийг эргэх хөдөлгөөнийг хязгаарлах моментийн тэнцвэрийн талаар ойлголтыг тус тус авч үзнэ. За энэ нь математик хэлбэрээр илэрхийлэх юм бол нэг ёсондоо тухайн биед үйлчилж байгаа нийт хүчнүүдийн нийлбэр тэгтэй тэнцүү байна. Ингэж байж тухайн бие маань тэнцвэртэй оршино. За нөгөө талаар тухайн биед үйлчилж байгаа нийт моментийн нийлбэр маань тэгтэй тэнцүү байх ёстой. За мэдээж та бүхэн санаж байгаа момент бол тодорхой цэгтэй харьцангуйгаар бичигддэг. За бидний тохиолдолд бол МО гэж үзэж байна. Гэхдээ энэ цэг нь О цэг маань заавал тухайн бие дээрээ үйлчилж байх. Бие дээрээ байх албагүй биесээ гадна ч юм уу те хаанч хамаагүй одоо энэ цэгийг бол авч болдгоо. Бид бүхэн мэдээж XYZ эзэлхүүний координатын систем, за Cartesian координатын систем гэж ярьдаг те. Энэ системийг авах юм бол тухайн одоо тэнцвэрийн тэгштгэл маань дараах байдалтай бичигдэх болно. Нэгсэндээ эхлэх X тэнглэхийн дагуу хүчнүүдийн нийлбэр тэгтэй тэнцүү байх ёстой. За нөгөө талаас Y тэнглэхийн дагуу хүчнүүдийн нийлбэр тэгтэй тэнцүү байх ёстой. За дээрэс нь Z тэнглэх дээрх хүчнүүдийн нийлбэр тэгтэй тэнцүү байх ёстой. За мөн дээрэс нь бид нэр MX тэнцүү тэг байх ёстой. Нэгсэндээ тухайн X тэнглэхийн дагуух моментуудын нийлбэр тэгтэй тэнцүү, Y тэнглэхийн дагуух моментуудын нийлбэр тэгтэй тэнцүү. За дээрэс нь Z тэнглэхийн дагуух моментын нийлбэр тэгтэй тэнцүү байх ёстой буюу эзэлхүүний координатын систем дээр бол бид нар 6 скаляр тэгштэглээр тэнцвэрийн тэгштэглийг бичиж болох юм байна. За инженерийн ихэнх тохиолдолд мэдээж эзэлхүүний координатын систем 3 тэнглэхтэр тооцоог бол хийдэггүй. За бид бол XY буюу хавтгайн координат дээр бол шилжүүлэн тооцоо хийдэг шүү дээ.
За ийм тохиолдолд бидний ихэвчлэн ашиглах тэнцвэрийн тэгштгэл бол x тэнглэх дээрх хүчнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү, y тэнглэх дээрх хүчний нийлбэр тэгтээ тэнцүү. За дээрэс нь бид нар моментуудын нийлбэр тэгтээ тэнцүү гэсэн 3 скалар тэгштгэлээр илэрхийлэгдэх тэнцвэрийн тэгштгэлийг бичиж болно. За тэнцвэрийн тэгштгэл бичихийн тулд бид үл мэдэгдэхчүүдийг бүх үл мэдэгдэх хүчүүдийг тэнцвэрийн тэгштгэлд оруулах шаардлагатай. За ийм учраас тэнцвэрийн тэгштгэл бичгээс өмнө тухайн системийг, тухайн биеийг холбоосноос чөлөөлөгдсөн биеийн диаграммыг зурах шаардлагатай байдаг. За эхний зураг дээр та бүхэн өмнөх системийг бол өмнө үзүүлсэн системийг бол харж байна тийм ээ. За энд бол та бүхэн А, Б гэсэн хоёр холбоос бол байгааг харж байна. Нэг нь өнхрүүлэгт холбоос, нэг нь нугсан холбоос байна шүү дээ. За тэгэхээр нэг ёсондоо бид холбоосноос чөлөөлөгдсөн биеийг зурхын тулд А, Б холбоосыг байхгүй болгоод үүний оронд тэнцүү үүсгэж реакцийн хүчийг бол орлуулах ёстой. За энэ нь бол доор харагдаж байгаа зураг шиг AY, за BX, BY гэсэн энэхүү реакцийн хүчүүдээр бол сольж дүрслэгдснээр бид холбоосноос чөлөөлөгдсөн биеийн диаграммыг зурлаа гэсэн үг юм аа. За мөн тэнцвэрийн тэгштгэл бичихийн тулд та бүхэн сайн анзаараарай. Тухайн систем дээр, тухайн бие дээр үйлчилж байгаа бүх хүч, бүх моментийн тус бүрийн хэмжээ, за мөн чиглэл, нэгсэндөө дээшээ чиглэж байна уу, доошоо чиглэж байна уу тийм ээ. Энэ чиглэлүүд за мөн хаана байрлаж байна вэ тийм А тулгуураас ямар зайд байрлаж байна, Б тулгуураас ямар зайд байрлаж байна гэх энэ чиглэл, за мөн биеийн үндсэн системийн үндсэн хэмжээсүүд бол бүгд тодорхой болсон байх ёстой. Ингэж байж бид цаашаа тэнцвэрийн тэгштэглээ бичиж энэхүү тооцоог бол хийж чадах юм байна.